бидний дотор нэг юм яг хувийн ийм ч юм дутуу, тийм ч юм хэцүү байна гэдэг мэдрэмжүүд байдаг л та. Гэхдээ түүнээс илүү агуу нэг мэдрэмж байдаг. Юугаар ч дүүргэж чадхааргүй би энэ ороод л хэдэг юм өгөх гэж ирсэн. Өвгий гэдэг тийм мэдрэмж. Энэ бол бидний жинхэнэ хувь тавилангийн дуудлага байдаг. Энэ бол нөгөө ажлын 7 хоног тий 1-5 дахад ажиллаад 2 хоног 5 дахад шоу үзчихэл ингээл нэг өсөлтгүй амьдрал ш. Энэ бол дараагийн түвшинд гарыг. Гэхдээ бид энэ мэдрэмжийг мэдэрч байгаа ч гэсэн нэг амьдралынхаа жижиг саяжиг ахуйн асуудлуудад ингээл дарангуулгадаад ингээл яваад байдаг. Тэгээл нэг түвшинд гарч ирэнгүүт дараагийн нөхцөл байдал нь орж ирэл бидийг татаж унаагаал, эсвэл сэтгэл санааны хувьд унаагаал, эсвэл өөрөөртөө итгэлгүй болгоод эсвэл нэг ууж идэл нэг юмны хомргонд хүртэл татаад дулаад ч гэж ярьдаг. Гэтэл сэтгэлийн мухарт бид нэр өөрөөхөө тэр мэдрэмжинд итгэж чадахгүй нэг тийм мэдрэмж байдаг. Нэг тийм гайхалтай нэг юм хийчихсэн. За тийм мэдрэмжтэй байгаа хүнд бол би тэр мэдрэмжиндээ хэрхэн итгэж сурахыг нь зааж өгнө. Итгэж сурснаас өөрийгөө тэр мэдрэмжээр хэрхэн дүүргэж сурахыг нь зааж өгнө. Дүүргэж сурснараа тэр мэдрэмжээр хэрхэн амьдрч ад жаргалтай оршихыг нь зааж өгнө. Ерөөсөө юм л зүйл. Тэгэхээр өөрийнхөө тэр дутуу сэтгэлийнхээ гүнд байгаа энэ хорвоо дэлхийдээ би юу яах гэж ирээд байгаа юм бэ гэдэг тэр тодорхойгүй мэдрэмжээ барьж авч байгаа хүмүүс бол сургалтанд нээлттэй. Тэгээд энэ сургалтанд аваас урьж байгаа. За, Чингис Баянцэд эхлээд 4 сар гарсан болж байна. Тэгээд үндсэн сургалтаа та явуулах гэж байгаа юм. Тэгээд арай сүнсэн бие, эзэн бие тэгээд Чингис хааны төрийн 10 онолгээд ерөнхийдөө цогц сургалт авах гэж байгаа. 3 талбар дээр сүнсэн биений сургалтын талбар нь болохоор өөрийнх нь дотоод ертөнц сүнсэн бие гэсэн үг. За мөн өөрийн ур чадвар, ярих, итгэл тавих, мөн хоорондын харилцаа, эрдэм буюу одоо харилцааны юм чадрууд дээр сүүл авчдаг байгаа. Тэгээ бас мэдээж мэдүүл зөхгүй суур ойлголтууд нь ороод ирнэ. За эзэн бие дээр суур ойлголтууд нь орж ирэхээс гадна community буюу одоо тэр гаднаас хайрыг олборлож авах боломжтой өөрсдөө үзэл санаа нэгтэй хүмүүсийн орон зайд яаж одоо бусдын хайрыг авах юм бэ? Яг тэгвэл эзэн бие өөрөө энэ бусдаас буюу X тэнхлэг дээр гадаад ертөнцөөс хайрыг олборлож хайрыг хураах ёстой юм хөгжлийн хөтөлбөртэй биелдэг. Бидний эго гэсэн эзэн бие. Гэтэл энэ эзэн бие бид нар трама, янз бүрийн өвдөлт, зовлон, доромжлол, хүчирхийллээр дүүргэж байгаа болохоор буцаад бид хүнийг хайрлаж чадах чадруудаа тархиндах далд ухамсартай бол бичиж хангалттай хурааж чадахгүй байна. Тэгэхээр энэ эзэн биеийг бид нар дараагийн шатнд гаргаж хөгжүүлэхийн тулд заавал бид нар тийм community хэрэгтэй байдаг. Одоо ягаад энэ сүмүүд, ягаад энэ шашнууд болон ягаад энэ бизнесмен болон өөр тийм хүмүүс соёл иргэншлүүд дандаа ийм хамтын community-гээс одоо өөрсдөө хөгжлийг сайн баатар ирчүүдийг оюун ухаанд цэцэн мэрэг хүмүүсээ гаргаж ирээд байгаа гэдэг цаана юм учиртай. Тэр эзэн бие гэдэг бол өөрөө бидний оюун ухааны хөгжүүлэхэд түүнийх нь орцсон хайр байх шаардлагатай байдаг. За ингээ 3 дахь модуль сургалтын дээр Чингис хааныхаа замналын араас нь бид нэр өөрсдийнхөө замналыг бүтээгээд явах тухай юм ойлголт. Тэгэхээр сүнсэн бие өөрөө замналтай л та. Бидний замналыг хаяа ид шидийн замналыг мэдэрч идэг, хайрлж дурлаж бусдаас авч идэг, мөн яг л өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээд явж байхдаа сүнсэн бие өөрөө тэлээд тэр аз жаргалын өөртөө сэтгэл ханамжийн гаралтай мэдрэмжүүд өдөрлөнгийнхаа замаар алхаад мэдэрч идэг. Гэхдээ байнгын замнал дээр алхахад маш хэцүү байдаг. Тийм учраас их хаан бол биднэрт замналаас унахгүйгээр үргэлжлэн тэр замнал дээр оршин тогтноход ийм 10 одоо ажилдаг нөө хавыг бидэрт үлдээсэн байна. Тэгээ үүнийг бол бас үзнэ. Ингээд нэг ийм цогц сүнсэн бие эзэн бие Чингис Mindset гэдэг сургалт гэж. Энэ сургалт хинд зориулагдаагүй юм байна. Зориулагдаагүй. За ер нь хин суралцаж чадахгүй байл гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө сүнсэн биений тэлэлтээс хэлж байгаа учраас нөгөө шин зүйл сурын мэдээ гэдэг нэгдүгээр төсөлгөө. Хоёрдугаар байгаа зүйлийг шүүмжилж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол би нэг дараагийн түвшинд гарья гэдэг зүйлээр одоо занималтахгүй байгаа гэх юм уу. Тийм хүмүүс бол зориулагддаг багт ч бодож байна. Хоёрдугаарт хатуу материалист эсвэл шинжлэх ухаан гэдэг шашинд хэд итгэгчэд эсвэл шашны юм хэд фанатик үзэлтэй ийм хүмүүс. Ер нь бол оюун ухааныг шүтээгүй
мэдрэмжийг оюухантай хослуулахгүй зүгээр яг амьдралыг бол хэн нэгэн хүний заасан хэлснээр авч явж байгаа амьдралаа бусдаар заалгуулдаг хүмүүст бол энэ сургалт зориулагдаагүй. Ягаад ингэж хэлж байгаа гэхээр бөөгөр ламаар те аав ээж ах トゥ эмээ өвгөрөө амьдралынхаа замналыг хилүүлж байгаа хүмүүс бол өөрийн амьдралын замнал дээр биш бусад хүмүүсийн амьдралын одоо замналаар араас нь явж байгаа л гэж үздэг. Их хаан ч гэсэн гэж үзэж. Тэр их хааны энэ ороод хэлбэр өгсөн нэг л зүйл бол Монгол иргэн бүрийг бүх монголчуудыг өөрсдийнх нь хувь тавилангийн замнал дээр буюу сүнснийхэн замналаар алхуулад тэрэн дээр нь Батнууд алхуулсны үндсэн дээр маш хүчирхэг тийм сүнсний энергитэй бүхэл бүтэн мөнх тэнгэрийн хүчинд орох тийм үндэстэн улсыг л хүчирхэгжүүлж бүрдүүлж идсэн байна. Тэндээс гэрлийн оюуханы тесрэлт үүсэж байгаа л да. Тэгэхээр яг л энэ механикийн замналаар буюу хувь хүн болгоны өөрийнх нь сүнсэн биенийх нь яг орцноос шалтгаалаад замнах гэдэг тэр дээд агуу мэдрэмжүүд байгаа. Нэгдүгээрт тэр агуу мэдрэмжүүд рүү бясалгалын замаар мэдрэмжийн өгч 21 оны сургалт. Тэгээд 21 оны дараа түүнийг мэдрэмжийг авахсны дараа хааныхаа замналыг юу болохыг ингээ баг багаар тайлбарлаад танхимын тасгалжуулалтуудыг хийгээд ингээд явах замаар замналт тасгалжуулах гэдэг. Тэгэхээр замнал яагаад чухал юм гэж асууж болно. Заавал бид нар замналаар л нэг намаг балчигаас дараагийн төвшөнд гарч ирдэг л гэсэн. Сая та дасгалжуулалт гэж ярьлаа. Тэгвэл энэ сургалтанд тэр дасгалжуулалт гэдэг талаар та тайлбарлаж өгч. Тэгэхээр энэ дасгалжуулалт бол өөрөө сургалтын боловсролын сургалтын хөтөлбөрөөр тренинг гэдэг ойлголтоор явна тий. Хин нэгний ур чадварыг дасгалжуулах хөндлөнг гэсэн. Тухайн хүнд мэдлэг өгөх тухай ойлголт биш. Тухайн хүн мэдлэгийг угаасаа өөр авчна. Авцсан байгаа мэдлэгээ өөрөө боловсруулад бүтээлч үйл ажиллагаанд зориулж яхад тухайн хүний оюун санаа, чадвар, сүнсэн бие, эзэн биеийг дасгалжчихдаг процесс байхгүй. Тэгэхээр сургалт маань 3 төрлийн дасгалжуулалтын дээр явна. Нэгдүгээр сүнсэн биений мэдрэмжийн дасгалжуулалт. Өөрийнхөө хэцүү байгаа, айгаад байгаа, нүүр тулахаас айгаад байгаа тэр мэдрэмжүүдтэй хин нэгэн дасгалжуулагч одоо энэ удаад бол Тэнгис миний биеийн хамт тэрхүү хэцүү тулаад байгаа зүйлтэйгээ зоригтойгоор нүүр тулах юм дасгалжуул. Ингэснээр ерөөсөө хамгийн түрүүнд сурах ёстой сургалт бол бидний хамгийн хэмзэглээд байгаа, хамгийн их цогтойгаад байгаа тэр айдсууд, тэр өвчин зовлонгууд, тэр хүчирхийллийн мэдрэмжүүд баггүй. Тэгээд хамгийн түрүүнд сурах ёстой сургалтайгаа бид мэдрэмжийн хувьд нэгдүгээр дасгалжуулна. Хоёрдугаар танхимын дасгалжуулалт гэдэг ойлголт гарч ирнэ. Энэ бол ур чадвар, ерөөсөө харилцаа гэдэг ийм зүйлүүд дээр ороод ирнэ. Одоо soft skill талдаа гэсэн үг илүү. За мөн түүнээс гадна танхимын дасгалжуулалт дээр бол багаар ажиллаад хамтдаа одоо даалгавар дасгал ажлыг хий. За гуравдугаарт community-тэй буюу өөрсдийн бидний одоо Чингис mindset гэдэг community байгаа. Тэрхүү итгэл үнэмшил үзэл санаа хувь тавилангийнхаа замнал дээр нэгдүгürt мэдэрсэн байгаа. Тэрэн дээр оршин тогтнохыг амьдрахыг хүсэж байгаа хүмүүс дотроо дасгалжуулалтай. Тэгэхээр дасгалжуулалт сургалт гэдэг бол зөвхөн танхим дотор хийгддэг процесс биш. Энэ өөрөө хүний дотоод ертөнцид хийгддэг. Энэ өөрөө танхим дотор хийгддэг. Мөн community-д гараад амьдрал дээр хийгддэг юм процесс. Тэгэхээр сургалтын маань дасгалжуулалт өөр юм 3 том талбартай. Тухайн хүний сүнсэн биеийн мэдрэмж буюу дотоод ертөнц дотор, хоёрдугаар танхим дотор ур чадрын дасгалжуулалт, мэдлэгийн дасгалжуулалт, тий. Гуравдугаарт бол энэ өөрөө амьдрал дээр хүмүүсийн харилцаан дээр яг нөгөө сурцсан байгаа эрдмээ шууд хэрэгжүүл. Нөгөө амьдралынхаа зарчмыг шууд хэрэгжүүл. Шийдвэр гаргах зарчмуудаа шууд аваад яв. Удирдлага менежментийнхаа одоо янз бүрийн сэтгэлгээнийхээ арга зүй стереотипуудаа шууд тэр community дээр хэрэгжүүл. Одоо нөгөө хүнийг хайрлах дадлаа хэрэгжүүл. Одоо нөгөө өөрийгөө хүчрхэгжүүлэх дадлуудаа гаргаж иргэдэг ийм замналаар явдаг. Тэгэхээр дасгалжуулалт гэдэг бол маш өргөн хэмжээний ойлголт л тоо. Өнөөдөр бид нар бол зүгээр нөгөө тамирчны дасгалжуулалт гэдэг талаас нь үзэж байгаа бол бид нар сүнсэн биен дээр, эзэн биен дээр мөн манлал дээр дасгалжуулдаг ийм цогцоор нь л авч яваад байгаа гэсэн үг тийм. За би сая зориулагдаагүй хүний талаар асуулаа. Одоо хинт зориулагдаж хин суух хэрэгтэй юм бэ? Тэгэхээр энэ сургалт өөрөө одоо энэ матрикс боолын систем гэж яриад байгаа тийм. Бусдаар одоо корпорациудаар, их сургуулиудаар юу хийхээ заалгадаг хүнд бол зориулдаг. Өөрөө өөрийнхөө дотоод сүнсний тухай зүрх сэтгэлээ дагъя. Тэгээд дагаад явж байхад амьдрал дээр яг арга чарга олохгүй ч болно. Асуудалтай. Гэхдээ тэр дотоод далдын хүчийг мэдэрчээд байгаа, тэнгэрийн дуудлагыг мэдэрчээд байгаа тэр хүнд зориулагдсан. Тэр хүмүүст амьдрал дээр яаж өөрийгөө авч явах юм? Тэр мэдрэмжиндээ яаж итгэх юм? Мэдрэмжийнхээ учрыг яаж олж авах юм? Түүгээрээ яаж замнах юм гэдэг аргаа олох гээд явж байгаа хүмүүст зориулагдсан юм сургалт. Тэр энэ бол өөрөө шонхруудад буюу зоригтнуудад зориулагдсан юм сургалт. Тэгэхээр угаасаа анханасаа
сургалтын маань өөрийн үндсэн мөн чанар бол хин нэг одоо юу гэдэг мөнгөтэй болгоно, хин нэг байртай, машинтай, эсвэл одоо тансаг амьдруулна гэдэг ийм зорилготой сургалт биш. Харин сүнсэн биенийхээ зорилгоор замнаад аз жаргалтай болгоно, бүрэн бүтэн болгоно. Бүрэн бүтэн амьдран оршиход шаардлагатай мэдлэг, ур чадвар, дасгалжуулалтуудыг өгнө л гэдэг ийм сургалт байна. Тэгэхээр энэ өөрөө тухайн хүн аз жаргалыг би үнэхээр олж авч чаднаа. Энэ үнэхээр дотор байгаа юм байна. Би тэрнийг хаагаад тэрэндээ хүрч чаднаа гэд өөртөө итгэж байгаа хүмүүст гаднаас нь би дасгалжуулалтууд. Энэ хүний амьдралыг хүн засахгүй. Хинтлэнгөөс нэг буу гарч ирээд эсвэл Чингис хаан бууж ирээд чинь хийхгүй. Бид нар өөрсдөө сүнсэн биеийн дээр буюу сэтгэлийнхаа гүнд шийдвэр гаргацсан байгаа тохиолдолд харин туслах хүмүүсийг хор ертөнц явуулдаг. Магадгүй тань дээр энэхүү сургалтын маань мэдээлэл гарч ирчихсэн байж болно гэсэн. Энэ сургалт бусад хувь хүний хөгжлийн сэтгэл зүйн сургалтуудаас юугаараа өөр юм бэ? За мэдээж мэдлэг өгөн, чадвар өгөн, тэгээд давхар 3 түвшин дасгалжуулалттай гэлээ. Дөрөвдүгээрт дасгалжуулалтаа дуусаад бид нар насаараа багш шавийн барилгатай ингээ яваад идвүүлдэ. Бид ингээд андын барилга гэдэг бас ойлголт өгдөг монголчуудад. Энэ нь болохоор нөгөө ойлголтоо аваад мэдүүл зохих зүйлсээ авцсан болвол нийтийн эрх ашиг те сүнсний зорилго гэдгийнхээ төлөө хүмүүс хөтлөлцөө далах юм бол асар хурдтай, аз жаргалтай, сүнсэн биеийн тэлэлт, амьдралын одоо энерги ч юм уу асар бүтэн ингээд явах юм чадамжтай болно гэх юм. Тэгэхээр энэ бол би зүгээр утга учирын хувьд хамтдаа сүнсэн биенийхээ учрыг болоод ажиллаа хийцгээе гээд одоо сүнснийхээ андуудыг л уриалж байгаа юм зүйл. Энэ сургалт анх бүтээхдээ яг юунд зориулагдаж бүтээгдсэн юм? Тэгэхээр бид нар тахимын сургалт хийжсэн, дасгалжуулалтуудад явжсэн, сүнсэн биенийхээ мэдрэмжийн сургалтуудыг VIP-гаар ч гэдэг юм ингээд тусдаа community ч гэсэн ингээд тусдаа гурван нэгтгэж байгаа. Тэгэхээр үндсэндээ ерөөсөө хойштоо энэ хорвоо дэлхий дээр хит их технологи хөгжсөн, хит их хүмүүс аргын амьдралаар амьдраад нэг нэгэндээ сэтгэл, сүнс гэдэг зүйлийг харьцангуй бага өгдөг болсон. Энэ нийгэмд бид нар хийж байгаа үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, community-тэй олон нийтийн үйл ажиллагаагаар ерөөсөө сүнсийн тусааж өгөө. Энэ хорвоо дэлхий дээр зөндөө олон асуудлууд байна. Хувь хүний асуудлууд байна. Хувь хүнийхээ асуудлуудыг хамтдаа даван туулъя. Дундын асуудлууд байна. Юу гэдэг мөнгөгүй, төгрөггүй ч гэдэг юм уу зөндөө асуудлууд байна. Тэрийг хамтдаа даван туулъя. За дараагаар нь гэр бүлийн асуудлууд байна. Тэрийг хамтдаа даван туулъя. Дараа нь хотын асуудлууд, дүүргийн асуудал, дутаа, төвчрэлтэй ерөөс амьдралдаа өөрсдөө эзэн болж амьдрахыг л уриалаад байгаа. Тэгэхээр бид нар зүгээр эзэн бий болцгоё гэд уриаллаа гэдгийг төрөхгүй. Тэгэхээр шаардлагатай бид нар ур чадвар мэдлэг дасгалжуулалт хамгийн гол нь сүнсний нэгтршил буюу гарцаа буюу нийтлийг одоо бий болгох хэрэгтэй. Тэхийн тулд ерөөсөө их хааныхаа замналт нэгдэж байгаа. Тэр ерөөсөө хувь хүн өөрөө хинч байсан гэсэн сүнсэн биенийхээ тэр бүтэн замнал дээр алхаж байгаа хүн өөрөө бусдаа маш гэрлийг цацруулж чаддаг л да. Гэтэл тэр хүнээсээ гэрлийг бэлэн аваад яваад байх биш. Өөрөө зэрэгцэж гарч ирээд хоёулаа, гуруулаа, дөрвөлаа, аруулаа, хориулаа сүнсэн биенийхээ замнал дээр гэрлээ зэрэг нэг нэгэндээ өгч байгаа бол тэнд асар том хуйлраа үүсдэг. Энэ хуйлрааг бүтээгээд өөрсдийнхөө хөл дор байгаа асуудлуудтай амьдралдаа эзэн болоод явах ийм л дуудлагыг л дуудаж. Ерөөсөө энэний төлөө зориулсан. Та тэгэхээр орж ирсэн одоо шанрыг аваад байна те. Тэр хүмүүстэйгээ одоо хамтрна гэсэн үг. Тодорхой хэмжээний ойлголтуудаа аваад дасгалжуулалтууданд хүрээд өөрөөсдийнх нь сургалтууданд хүрээд хувь хүн болгоны бүтэн болох замнал өөр байдаг. Тэрэн дээр нь дасгалжуулна. Тодорхой хэмжээний хугацааны цэг давлаа. Цаанаас нь сүнсэн бие нь ажиллаа хийх цаг нь боллоо ч гэдэг юм уу те. Ингээ гараад ирдэг. Тэгэхээр тэрэн дээр нь шууд ажил руугаа ороод ингээд явчихдаг гэсэн. Хамтраад явчихдаг гэсэн. Тэгэхээр насан туршийн багшид бол байна гэж байхгүй л те. Яагаад тэгэхээр насан туршийн өөрийн шав гэдэг дүрд ороод яваад байгаа хүн бол насаараа л хүнээс юм тосоод байдаг. Өөрөө санаачилж юм байдаг. Багшгээд яваад байгаа хүн бол дүрдээ ороод бусдад хамтарч ажиллаж чаддаг. Бусдыг хүлээн зөвшөөрч чаддаг. Ерөөсөө хүн хүнээрээ байх шиг юм сайхан байхгүй. Тэгэхээр сургалтын орчин ч гэсэн өөрөө нэг харьцангуй чөлөөтэй л явна гэсэн үг тийм. Энэ сургалтанд та яг ямар мэдрэмжтэй хүмүүсийг суугаасаа гэж хүсэж байна? За баярлалаа, маш чухал асуулт. Тэгээд бидний дотор нэг юм яг хувь хүний ийм ч юм дутуу, тийм ч юм хэцүү байна гэдэг мэдрэмжүүд байдаг л та. Гэхдээ түүнээс илүү агуу нэг мэдрэмж байдаг. Юугаар ч дүүргэж чаддаггүй.
Би энэ хорвоо дэлхий дээр юм өгөх гэж ирсэн. Өгье гэдэг тийм мэдрэмж. Энэ бол бидний жинхэнэ хувь тавилангийн дуудлага байдаг. Энэ бол нөгөө ажлын 7 хоног тий 1-5 дахад ажиллаад 2 хоног 5 дахад шоу үзчихэл ингээл нэг өсөлтгүй амьдрал биш. Энэ бол дараагийн түвшинд гарыг. Дараагийн түвшинд гарыг. Гэхдээ бид энэ мэдрэмжийг мэдэрч байгаа ч гэсэн нэг амьдралынхаа жижиг сажиг ахуйн асуудлуудад ингээл дарангуулгадаал ингээл яваад байдаг. Тэгээл нэг түвшинд гарч ирэнгүүт дараагийн нөхцөл байдал нь орж ирэл бидийг татаж унаагаал, эсвэл сэтгэл санааны хувьд унаагаал, эсвэл өөрөөртөө итгэлгүй болгоод эсвэл нэг ууж идэл нэг юмны хомргонд хүртэл татаад дулаад ч гэж ярьдаг. Гэтэл сэтгэлийн мухарт бид нэр өөрөөхөө тэр мэдрэмжинд итгэж чадахгүй нэг тийм мэдрэмж өгдөг. Нэг тийм гайхалтай нэг юм хийчихсэн. За тийм мэдрэмжтэй байгаа хүнд бол би тэр мэдрэмжиндээ хэрхэн итгэж сурахыг нь зааж өгнө. Итгэж сурснаас өөрийгөө тэр мэдрэмжээр хэрхэн дүүргэж сурахыг нь зааж өгнө. Дүүргэж сурснараа тэр мэдрэмжээр хэрхэн амьдрч ад жаргалтай оршихыг нь зааж өгнө. Ерөөсөө юм л зүйл. Тэгэхээр өөрийнхөө тэр дутуу сэтгэлийнхээ гүнд байгаа энэ хорвоо дэлхий дээр би юу яах гэж ирээд байгаа юм бэ гэдгийг тэр тодорхойгүй мэдрэмжээ барьж авч байгаа хүмүүс бол сургалтанд нээлттэй. Тэгээд энэ сургалтанд аваас өрж байгаа. Гэхдээ бид нар бол шууд хүн болгоныг авахгүй. Нэг 3 зүйлийн юу байгаа. Тэр нь болохоор 500 хүүхдтэй эсэ та бүхний одоо ирээдүйдээ юу хүсэж байгааг одоо Google формоор асууж байгаа. Дараагаар нь өнгөрсөн цаг дээр юу хийж бүтээсэн юм бэ? Ажил, мэргэжил хийсэн, ажилласан оролцсон төслүүдийн талаар мэдээл. Тэгээ нэг 20-30 минутаа уулзалт бичлээд одоо цаг дээр яг энергийн эрчим хүчний түвшин хэн байгаа юм бэ гэдэг нэг 3 зүйлийг аваад тэгээд сургалтандаа соруулаад сонгон шалгуулад ингэ явна. За яагаад сонгон шалгуулж байгаа вэ гэхээр угаасаа цаашдаа энэ жигс майндсет ихааныхаа замналаар яг seriously яваад тэгээд асуудлуудад нүүртүүлээд өөрөөсөө гадна олон хүний амьдралд импакт нөлөөллөө үзүүлж чаднаа гэдэг тэр нэг тодорхой биш ч гэсэн хүсэл, эрмэлзэл, сүнсэн биений тэр нэг мэдрэмжийн суугаад сэтгэл татагдаад байгаа, сэтгэлийг дуудаад байгаа тийм хүмүүстэй л ажиллана гэсэн. Таны сургалтыг дүүргэсэн хүн ямар дотоод гадаад өөрчлөлт гаргах вэ? За ерөнхийдөө итгэл үнэмшил үндцүүл тухайн хүний сүнсэн бие, эзэн бие, ойлголт, үндцүүлийн нэг цөм кор гэж байдаг шүү дээ, тийм. Тэр нь бол цогцоор өөрчлөгддөг. Яагаад тэгэхээр бидний хүн болгоны дотоод ертөнц бол үнэн. Хүн болгоны дотоод ертөнц бол үнэн. Тэр үнэн бидний амьдрал дээр дандаа сайн байж чадахгүй учраас заримдаа ажиллахгүй байгаа үнэн. Тэгэхээр яг жинхэнэ үнэн хаана байгаа юм бэ? Ихааныхаа замналаас бид тэр жинхэнэ үннийг гаргаж аваад өөрийгөө жинхэнэ үннээр дүүргэж эхэлдэг. Хааны тэр том ертөнцийн үннээр дүүргэж эхэлдэг. Ингээд авч чадсныхаа хэмжээгээр бид энэ хорвоо, энэ амьдрал, зовлон жаргал, улс төр, геостратеги, бодлого, хүмүүсийн харилцаа хандлага гэдэг өчүүхэн жижиг элементүүдээс макро түвшний асуудлууд бүгдэнд нь ихааныхаа хардаг тэрнүүдээ, ихааныхаа хардаг тэр зүрстгэлээр хандах хэмжээнд боловсролтой болоод байдаг л та. Ингээд боловсролтой болоод явж байгаа өнөөдөр бид юу гэж хэлдгүүгээр ерөөсөө хүн байх ухаан, хүн төлөвлөгээд байгаа юм л та. Хүн чанар маш юм. Сүнсэн биений мэдрэмжээ ойлгодог, чиглэлээ авдаг, хувь тавилангийнхаа түүгээрээ алхаж амьдарч чаддаг эзэн бие. 50%. Хэд сүнслэг байна гэдэг нөгөө зөвхөн үннийг дагаад амьдрал дээр хэрэгжүүлж чаддгүй биш те. Хэд эзэн биеэрээ оршиж ингээд арга ухааныг даглаа гэд хүмүүсийг одоо амьдрал дээр өтөн гаргаад байгаа ч гэсэн тэр үнний төлөө биш байх юм бол энэ өөрөө хүн чанар болохгүй л те. Хааны замнал гэдэг бол эцсийн дүндээ явсаар хагаад Монгол хүн чанарыг л өгөх гэдэг. Тэр бид нар хүн чанар гэдэг зүйлийг маш сайн ойлгоно л. Тэгээд дараагийн төвшөнд гарч байна. Та урд нь маш олон сургалт явуулсан юм байна. Энэ сургалтнууд дундаас яг ямар одоо хүн шантаж гардаг? За хүн гэхээс илүү нэг хүнд буруу нөхцөлтэй энэ нэг хүчин зүйл үүдэг. Part X гэдэг ойлголт. Одоогийн сэтгэл зүйдээр явчлаа л да. Part X гэхээр юу гэхээр тухайн хүний өөрийгөө унгаадаг сөрөг итгэл үнэмшлүүд. Тухайн хүний худлууд гэсэн. Тухайн хүнийг хязгаарлагдмал хайрцагын дотор хийж идэг худлууд итгэл үнэмшил. Тэр нь Part X-үүдийг бид нар харуулахын тулд 21 оны сүнсний бясалгал яваад байгаа юм л да. Өөрөөхөө сүдрийг та ингээ харж байгаа гэдэг.
Энэ чинь танд ийм үед саад болж орж ирнэ. Хаанаас орж ирээд байгаа юм бэ? Өнгөрсөн цагийн чинь янз бүрийн болсон үйл явдлуудаас ухамсар болгож бичээд тэгээ таны зүгээр бодлыг чинь 24/7 ингэ эргэлдүүлдэг. Тэгэхээр хүн сэтгэл зүйчтэй хүмүүст ч гэсэн энэ асуудал байдаг. Тэгэхээр өөрөө өөртөө итгээд би итгэж чадна гэсэн хүмүүст нь тэр хүмүүс итгэдэг. Партекстэй баригдаад за би ч итгэж чадахгүй, эмч намайг итгэж чадахгүй. За энэ багш бол бүр худлаа гэд ийм хүнд итгэх асуудалтай хүмүүс бол ерөнхийдөө сургалтыг дундаас нь орхих ч юм уу ийм асуудлууд үүдэг. Хоёрдугаар хувийн амьдралын янз бүрийн шалтгаан шалтгаан төвүүд гарч ирдэг. Эдгээр бол бүгдээрээ дандаа шүүлтүүд үүдэг. Чи яг сүнсэн биен дээрээ дараагийн төвшөнд гарч ирч чадах юм уу? Сургалтанд үрчээд араас нь сүнсний мөчлөгтөд шүүлт нь орж ирдэг байхгүй. Шүүлтэн дээрээ гадаад ертөнцөөс нэлээд жоохон стресс дарамт аваад ч юм уу. Яг үнэн сурсан юм уу, худлаа сурсан юм уу гэдэг шалгаадаг байхгүй тий. Тэгэхээр тэрэн дээрээ хүмүүс бас фейлд тохиолдол үүдэг. Тэгэхээр ерөнхийдөө сүнсэн биений тэлэлт өөрөө юун дээр явагддаг вэ? Итгэл. Тэгэхээр тэр итгэлийг бий болгохын тулд хин нэгэн бурхан ч юм уу, хин нэгэн багш ч юм уу, хин нэгэн хүнд итгүүлэх гэдэг байна шүү дээ. Гэтэл энэ итгэл үнэмшлийн хамгийн супер хинч танаас булааж авч чадахгүй, хинч хугалж чадахгүй тэр итгэл бол өөрийнхөө сүнсэн биеинд, өөрийнхөө мэдрэмжинд итгэх итгэл байдаг. Өөрийнхөө тэр хувь тавилангийн гэрэл цацарч орж ирж байгаа тэр шидэнд итгэх мэдрэмж байдаг. За энийг авцсан байгаа тохиолдолд ямар ч партекс сөрөг итгэл үнэмшлүүд өөрийгөө доромжилдог, өөрийгөө дорд үздэг, бусдын өөрийгөө дорд үзсэн одоо зүйлсийг хүлээж авдаг. Энэ итгэл үнэмшлүүдийг одоо давж гарах өөрийн сүнсний итгэлтэй болно гэсэн. Жинхэнэ өөрөө өөртөө итгэх итгэлтэй бол. Энэ бол жинхэнэ өөрөө өөрийгөө хайрлаж байгаа хайр. Тэгэхээр хүндээ биш ээ. Энэ өөрөө тэр нэг партекс гэдэг сөрөг итгэл үнэмшлүүдийг илрүүлээд дараагийн түвшинд гаргаж ирч чадахгүйгээ дасгалжуулт хөтөлбөртэй л холбоотой асуудал. Тэр өмнө нь бол энэ хөтөлбөрүүд төдийлсэн хөгжиж өгсөн. За одоо бол ямар ч үсэн бүтэд 21 оныхоо эхний сүнсний бясалгал өөрөө өөрийнхөө сүдрүүдтэй нүрт тулах дасгалжуултуудаар энийг бол хөнхөөнд аваад гарчдаг болчихдог. Ер нь 10 удаагийн юунд гай болчихдог л та. Та итгэлийн талаар дурдлаа. Тэгвэл багшид итгэх итгэл энэ багшид итгэх итгэл сургалтыг амжилттай болгоход ямар үүрэг үзүүлдэг вэ? Тэгэхээр багшид итгэж чинь гэдэг багшаас сая өндөр хүлээлттэй хүмүүс орж ирдэг л дээ. Би ч л адилхан хүн шүү дээ тий. Гэхдээ мэдээж мэрэгжлийн ур чадвар, ухамсар, эдэг эс зүй гэдэг зүйлийг бол хүлээх нь зөв. Гэхдээ хувь хүний талаасаа бол би ч бас дахин давтагдчих бас нэг нөхрөө байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрыг ялгаж салахын тохиолдол байдаг. Тэгээд багшид итгэхээс илүү өөртөө итгэн. Өөртөө итгэж байгаа хүнд харин багш тусалж чадна. Өөрөө өөртөө тусалж чадна гэдэг өөртөө итгэл байхгүй бол ямар ч мундаг багшийг тэр дагаж тосож тэ эрдэм тосожгүй гэдэг ихэд хэцүү байдаг л та. Тэгэхээр ерөнхийдөө энэ подкастыг сонсож байгаа хүмүүс маань сургалтыг хэрвээ сонирхож байгаа бол би яг өөрийнхөө хөв тавилан аз жаргалтай эзэн болох бэлэн юм уу? За яг хоо бэлэн болвол тусалж чадах хүн нь таны өмнө байж болж юм тий. Гэхдээ би өөрийнхөө төлөө явахад бэлэн юм уу гэдэг асуултыг л асуухаас гэж бодож байна. Тэр өөртөө итгэж чадах. Тэр л хамгийн чухал байна да. Тэгэнгүүт манайха өөртөө итгэх итгэлийг хин нэгэн гаднаас одоо багшаас авч байгаа баталгаажуулт гэж ойлгоод байдаг. Чисто мундаг шүү. Чи чадна шүү дээ. Энэ бол гаднаас бидний эзэн биен дээр хин нэгэн хүний хэлж байгаа бодол. Энэ үнэн байх албагүй, бодлоо байх албагүй. Хүний бодолд итгэх гэдэг бол тухайн хүний бодлын замналаар явж байгааг шинж өгөхгүй. Хин нэгэн өөр хүн. Гэтэл бидний чи үрээд тань өөрийнхөө сүнсний мэдрэмжийн замналаар явах ойлголт ирээд байна шүү дээ. Тэгэхээр багшид мэдээж итгэж болох ч хэлээ өөрийнхөө сүнсэн биений тэр мэдрэмжинд итгүүлж байгаа тэр нөхцөл байдал бол шал өөр замналаа. Тэр би одоо энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо бодол сүнсний мэдрэмж хоёроо бид нар ялгаж сурна л да. Тэгээд ийм нэг сонь итгэл байдаг. За сургалт нь яг хэдмэнтийн сургалт яг юу болох вэ? Та сургалтаа жоохон тодорхойлоод ярьж байна. За окей. 4 сарын сургалт. Эхний 21 хоног бол сүнсэн биений мэдрэмжийн дасгалжуулалт гэсэн. Дараагийн 5-7 хоног сүнсэн биеийн танхимын дасгалжуулалт. За энэ талаар мэдээллийг бол бас нөгөө подкастаар авч олон та бүхэнд одоо description хэсэгт бас мэдээллийг линкийг тавьчих. За сүнсэн биений ийм дасгалжуулалт танхимын хөтөлбөр байгаа. За дараа нь эзэн биеийн эгого хайраар дүүрнэ. Дараагаар нь Чингис хааны төрийн 10 хоног гэхэд 4 дахь сар дээр нь бол Чингис mindset юм аа нэг
сүүлийнх нь оргил нь орж иж байна гэсэн. Тэгэхээр тэр Чингис хааны төрийн 10 онолыг үзэхийн тулд сүнсэн бие ойлгох, эзэн бие ойлгох, тэр суур ойлголтуудаа ойлгох зайлшгүй шаардлагатай болдог л тоо. Тэгжиж одоо тэр ойлголтуудаа ухсраад те Химэл оюун ухаан боловсруулалт гэдэг шиг ухсраад дараагийн төвшөнд нь тэр том онлоор төрийн 10 онлоор хүн амьдрах чадвартай болохын тулд мис үйлд нь тэр хамгийн гол юм гарч ирж байгаа. Нэг ийм зүйл байна. Яг хуу 7 хоногт 6 цагаар нийт 3 дахь 5 дахьын орой 19 цагаас бол манай сургалтын байран дээр автгаар оролт явагдана. Тэгээд нэг сургалт бол 2 цагийн хугацаатай. Тэгэхээр нэгдүгээр модуль сургалт бол 21 хоног орой болгоно. Сүнсний бяцлал бол орой болгоно. Ингээл сүнсэн биенийхээ мэдрэмжүүдтэй ажиллаад гаргаж өгөх юмнуудаа уйлж гаргаал ингээл багш нарын тасгалжуулалтын дотор явчихна. За сүнсэн биеийн танхимын хөтөлбөр дээр бол 7 хоногт 3 удаа нийт 3 дахь 5 дахь орой 2 цаг. Тэрний ард дээр дахиад сүнснийхээ мэдрэмжийг хөгжүүлэн тэрний хажуугаараа дахиад 4 дахь болон 2 дахьт нь сүнснийхээ төвлөрлийг аваад ингээд сурсан зүйлээ өөрсөндөө боловсруулж шингээж авах тухай хөдөлгөөнийхээ замналлын тэр нарийн мэдрэмжүүдийг барьж явах тухай ингээд тасгалжуулаад явчихна. За үүний дараа 3 дахь сар эхэлж байгаа эзэн бие шууд community дээрээ гараад нөгөө авцсан байгаа, сурцсан байгаа, өөртөө шингээсэн байгаа зүйлсээ шууд одоо гаргаж эхэлнэ. Хүн авах эрдмийг сурсан бол бас гаргах эрдмийг сурах хэрэгтэй байдаг. Оролтыг үдирдэж бол бас гаралтыг үдирдэж сурах хэрэгтэй байдаг. Ингээд оролт гаралт хоёр тэнцэж тухайн хүн болж ингэ төлөвшөж идэг л доо. Тэгэхээр гаралтыг бас тасгалжуулна. Хүмүүсийг яаж байлдан дагуулах юм, олон хүмүүсийг яаж илтгэх юм, яаж баг хамт олноо арвтаа үдирдэх юм, дагуулах юм гэдэг. Тэгээ эцсийн нүндээ гаралт оролт хоёр чинь эцсийн нүндээ нэг юм байна гэдэг юм концепцэн дээр 4-р сар дээр бол ингэ уулздаг байхгүй. Нэг ийм зүйл байгаа. Тэгээ тэрнийхээ цаашдаа төгсөөд одоо юу гэдэг дараагийнхаа үйл ажиллагаа төслүүд дээр бид ингэж явцгаач. Ийм л хамтран ажиллах хэрэгтэй өөрч байгаа л гэсэн. Тэгтээ сүнсэн биений зорилгын төвшөнд хамтарч ажиллах хүмүүс. Эсэлтэнд яг хизээс эхэлж байна. За эсэлтэнд 1 сарын 14-өөс одоо сургалт маань эхэлнэ. Эсэлт нь бол одоо ингэж шууд танд подкаст хүрсэн цаг мөчөөс эхэлнэ. Та доор байгаа Google Forms-ыг бүглөөд өөрийнхөө ажиллаж исэн туршлага оролцож исэн төслүүд, удирж исэн төслүүдтэй болон 500 хүүхдээ ирээдүйд яах талаар ирээдүйд юу хийхийг хүсэж байгаа гэдэг зүйлсээ бичээд 500 хүүхдээ эсээг бичээд тэгээд бид нар туцсны дугаараа тэгээд бид нар та бүдтэй холбогдно. Тэгээд сонгон шалгуултанд та бүхнийг ирж уулзалт хийгээсэй гэж өргөх болно манахаас. Тэгээд ураад цагаа товлоод тэгээд олон хүмүүстэй уулзч байгаа бид нар за яг энэ хүмүүстэйгээ ингээд суралцаад хамт явхад бол болохоор байна гэдэг бэлэн болсон үед 1 сарын 14-ноос ингээд эхлээд явчих санагдав. Та өөрийгөө багшиж хардггүй эсвэл өөр хин нэг. Наач ямар асуулттай тий. За тасгалжуулагч багш гэдэг ингээд ойлголтууд байгаа л да. Тэгэхээр багш бол хүнд ингээд мэдүүлж авахгүйг дамжуулж байгаа хүн. Тасгалжуулагч бол амьдрал дээр өөрийнхөө хэцүү байгаа, давхад хэцүү байгаа тэр асуудалтайгаа нүүр тулахт нь хажуунаас нь араас нь шаардлагатай ур чадвар, мэдлэг, сэтгэлийн дэмжлэг өгдөг тийм хүмүүс л дээ. Илүү нөгөө тренер буюу тасгалжуулагч гэдэг үгнээс нь харах зүг баг. Тэгээд мэдээж тухайн асуудлаа даваад гарцсны дараа тасгалжуулагч хэрэггүй болчихдог. Тухайн өөрөө явах чадвартай болчихдог. Тэгэхээр би хувь тавилангийнхаа замнал дээр гарч ирэхэд нь шаардлагатай мэдлэг, ур чадвар, зориг, сэтгэлийн дэм, сүнсний одоо хүчээр нь дэм өгдөг ийм тасгалжуулагч хүн гэж ойлгож байна.